За сайн байцгаана та бүхний өдрийн мэндийг хүргье. Намайг мандах зориг гэдэг усны статистик орооны хүн орон сууцны тоолгын хэлцээний дараа байна. За би өнөөдөр та бүхэнд ер нь бол нээлттэй өгөгдлийн үн цэний цаана яг юу байдаг вэ? Тэрийг юу бүрдүүлдэг вэ гэдэг талаарх мэдээлэл хүргэнэ. Ер нь бол үн цэнтэй нээлттэй өгөгдлийг бүрдүүлж байгаагийн цаана бол метадата гэж байгаа. Өгөгдөл бүрдүүлэлт тэрний цаана метадата гэж байгаа. Тэр талаар жоохон богинохоо танилцуулъя. За юуны өмнө та бүхнээс нэг хэд асууя л та. Энэ та бүхэнд яг өөрсдийнхөө хариултаараа энэ яг энэ машиныг танаас тодорхойлолтоо нэг хоёр хон өгүүлбэр ирч юм уу? За бенз. За тэгээд бенз нь хаанхай хүлээ? За ямар өнгөтэй вэ? За ингээд биднүүсийн хамгийн ихний ажиглалтаар бол одоо ингээд бенз герман машин тэгээд цагаан өнгөтэй гэж харагдаж байгаа юм. Энэс цаашаа биднээсээ үнэрлэж харж гараараа мэдэрч чадахгүй өгзүүлэлтүүд бол бас энэ тусад байна. За тэгэхээр бол би энэ дээр бол цаашаа явуулах юм. За тэгэхээр бол одоо энэ машин байна болохоор бол хөдөлгүүр нь бол дизель. Хөдөлгүүрийн багтаамж нь 2.9. Тэгээд 4 дугуйгаар майздаг. Тэгээд дээд хурдны дээд хязгаар нь 238 км. Ингээд үн 170 сая. Үйлдвэр сан 22 он. Тэгэхээр биднээс бол анх харахад бол биднээс бол 3 тодорхойлолт гарч ирсэн цагаан, тэгээд герман, тэгээд бенз. Гэтэл бол энэ дээр бол цаашаа биднээс мэдээгүй үзүүлэлт бол энэс цаашаа зөндөө байгаа юм. Яг үүнтэй ижилхэн ерөөсө хүн ч альва юмс үзэгдэл дээр бай. Ерөөсө тэр өгөгдлийг тодорхойлох тэр өгөгдлийн цаанд маш их олон тодорхойлолтууд нуугдаж байдаг. Тэгээ статистикийн байгууллагын хувьд бол ялангуяа биднээс бол өгөгдлийг бүрдүүлдэг байгууллага учраас бол өгөгдлийн цаана юу байгаа юм? Тэр өгөгдөл яг ямар зорилготой ашиглагддгийг, энэ өгөгдөл хаанаас бүрддэг гэдэг маш сайн цаашаа судалгаа хийж тэр өгөгдлийг бүрдүүлж хэрэглэгчтэй ингэж бусад тархаадаг байгаа юм аа. За тэгэхээр бол метадата гэдэг маань болохоор маш товчхондоо бол өгөгдлийн тухай өгөгдөл өөрөөр хэлбэл хоёр дахь ирэмбийн өгөгдөл гэж бид бол ойлгож болно. Тэгэхээр өгөгдөл гэдэг нь одоо таарч байж болно, энэ машинч байж болно, бийч байж болно, эсвэл энэ дэлхийч байж болно. Энэ бүгдийг цаана тодорхойлохын тулд энэний цаана бол өгөгдлийг тодорхойлох өгөгдөл гэж байгаа. Тэр бол метадата гэж биднээс бол ойлгож болно. За тэгээд ер нь бол мета өгөгдлгүй бол өгөгдөл ямар ч учиргүй гэж шууд ойлгож болно. Ягаад гэвэл тэр өгөгдөл маань өөрөө цаана ямар нэг утга агуулад тэр өгөгдөл дээр биднээс тэр өгөгдлийг тодорхойлж ашиглахын тулд тэр гарал үүсэл тэр өгөгдлийн мөн чанарыг олж нээх ёстой байдаг. Тийм учраас л цаашаа сайн мета өгөгдөл бол өгөгдөл бол байх ч боломжгүй гэж үзэж байгаамаа. За тэгээд биднээс бол мета өгөгдөл дээр бол мета өгөгдлийг болохоор юу хийж байгаа? Мета өгөгдлийн үндсэн үүрэг нь болохоор яагаад хэн юу хизээ хаана хэрхэн гэсэн асуултанд хариулагдаж бүрддэг байх нэ. За тэгээ статистикийн мета өгөгдлийг яагаад хэрэгэлдэг вэ гэхээр ер нь бол биднээс бол яаж байгаа штэ. Статистикийн мэдээлэл том мэдээлэл гаргахад бол яг энэ цаана ямар процесс үйлдвэрлэл явагдаад байна гэдгийг биднээс мэддэггүй хэрэглэгч нар. Тэгэхээр бол мета өгөгдөл бол энийг хэрэглэгч нар тайлбарлаж өгдөг байх нь. Нэг утгандаа үйлдвэрлэлийн процессыг хэрэглэгчдэд хэлж өгнө гэсэн үг. Хоёрдугаарт нь болохоор хэрэглэгч тэгээд үйлдвэрлэгч хоёрын нэг тухайн өгөгдлийг ойлгоход ойлголцлыг нэг ойлголтод хүргэж өгдөг байх нь мета өгөгдөл бол. Одоо жишээ нь бол за мандах зориг гэдэг хүнийг нэг хүн болохоор энэ бол эрэгтэй. Нөгөөх нь бол энэ эмэгтэй гэсэн хоёр өөр ойлголттой явж байхад мета өгөгдлийн уншаад үзэхэд бол энэ эрэгтэй юм байна, метр 75 тай юм байна, юм байна. Махан хоол идэх дуртай юм гэс тэр мэдээллүүдийг өгөхөөр хэрэглэгч болон үйлдвэрлэгч хоёр маань хоёулаа нэг ойлголттой болоод хойшид тэм өгөгдлийг бол чөлөөтэй ашиглах мэдээллийг бол би ойлгож болохоор байгаамаа. За хоёрт нь болохоор хэн ашиглах вэ гэж байгаамаа. За энэ мета өгөгдлийг болохоор бол яг бусад мэдээллүүдтэй ижилхнэр бол ерөөсөө үйлдвэрлэгч буюу үйлдвэрлэгч өөрөө ашиглана. Нөгөөх нь болохоор биднээсийн яг одоо эрдэмтэн судлаач нар ингээ ашиглана. Үйлдвэрлэгч нар болохоор бол өөрсдөө бол яг цэвэр дахин үйлдвэрлэлт буюу дахин ашиглалтын дээр бол голцоо эхлээд эхний үйлдвэр дээр ашиглаад
дараагийнх нь дахиад өөр өгөгдөлтөй холбоо дахиад шинэ өгөгдөл гаргах тохиолдолд бол үйлдвэрлэгч нь өөрөөсөө бас дахин ашиглах боломжтой гэсэн үг юм аа. За 3 дахь нь болохоор ер нь бол статистик мета өгөгдөл би түрүүн гэж юу гэдэг нь би түрүүн хэлсэн өгөгдлийн өгөгдлгээд тэгээд дээрэс нь болохоор ер нь бол мета өгөгдөл гэдэг маань процессын өгөгдөл гэсэн үг. Үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэл тухайн өгөгдлийг бий болгоход ямар үе шатаар явж байгаа юм гэдэг тэр процессыг л танд тодорхой гаргаж өгч тайлбарлаж байгаа л үзэгдлийг хэлж байгаа юм аа. За дөрөвдүгээр нь болохоор мета өгөгдлийг хизээ ашигладаг вэ гэхээр бол ер нь бол мета өгөгдлийг өгөгдлийг үйлдвэрлэж дуусаад за энэ мэдээллийг бол одоо ашиглаж болно гэд үзээд нийт тархаасан тохиолдол мета өгөгдлийг бол хоошид өнөөдөр маргааш магадгүй 100 жилийн дараа ч тэрийг ашиглаж болно. За 4-р нь болохоор хаана мета өгөгдлийг ашигладаг вэ гэхээр мета өгөгдлийг болохоор бол голцоо одоо шинжилгээ судалгаан дээр бол маш их ашиглаж байна. Одоо тэр дундаа төрөний нэгэлтгэл дээр дурдж байсан. Ялангуяа тэр байгалийн шинжлэх ухаан тэр нөгөө үйлдвэрлэлийн шинжлэх ухаан гэдэг ерөөс яг тэр чиглэл рүү бол нэлээд ашиглаж явж байгаа. За мета өгөгдлийг хэрхэн ашигладаг вэ гэхээр бол ер нь бол юу яаж байгаа юм. Дүгнэлт хийх, тайлбар гаргах ер нь бол нэлээд ашиглаж байгаа мета өгөгдлийг бол. За та бүхэн мэдж байгаа үндэсний статистикийн хороо бол албан ёсны тайлан мэдээ тоолох судалгааг гаргадаг үндсэн чи үүрэгтэй байгаа. Энэ манай энэ үйлдвэрлэлийн процессын цаана юу явагддаг вэ гэхээр биднээс бол хамгийн түрүүнд бол маягт үзэл баримтал, аргачлал тэгээд дээрэс нь англи кодыг биднээс нэвтрүүлээд олон улсад ч бүсийн хэмжээний өндөр хэмжээний үйлчлэлт орнуудын мэдээллийг маягт үзэл баримтал одоо тэр ойлголт тодорхойлтуудыг аваад тэгээд ингээд өөрсдийнхээ байгууллагатай нэвтрүүлээд явдаг байгаа. Тэгэхээр биднээс бол манайх бол метадата үйлдвэрлэх процесс нь бол хаанаас эхэлж байна гэхээр л ерөөсөө анх мэдээлэл цуглуулах анх тэр маягтаас мэдээллийг хэрхэн цуглуулах, мэдээллийг ямар зорилгоор ашиглах гэх тэр үзэл баримтал, мэдээлэлд ямар ангилал үзүүлэлтээ ашиглах вэ гэдэг тэр бүр анхны шатнаас эхлүүлээд биднээс бол метадатагаа бүрдүүлж явж байгаа гэсэн үг ээ. За жишээ нь бол өгөгдлийн тэгээ энэ дээр бол биднээс бол метадата бүрдүүлэлтэн дээр хамгийн номер 1 асуудал яригдах нь чанарын асуудал яригдж байгаа. Тэгэхээр чанар дээр одоо манай хорооны зүгээс ер нь дотроо яг метадатаг бүрдүүлэх гэж ямар чиглэл баримтлаад байна гэхээр бол наривчлал байх хэрэгтэй. Мэдээлэл бол наривчлалтай байх хэрэгтэй. Хэрхэн үнэн зөв байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байж байгаа. Тэгээ доктортой байдал тухайн мэдээлэл маань өөрөө хэр зэрэгтэй өөрчлөлттэй хувьсантай юм бэ? Тэр нь одоо хэр давтамж нь хэр өөр юм бэ гэд бас тодорхойлно. Тэгээ бэлэн байдал мэдээллийг үүсгэх боловсруулахад бол тухайн мэдээллийг ашиглахад бэлэн байх уугүй гэдгийг бас тодорхойлох. Бүрэн байдал гэдэг нь тухайн мэдээллийг үүсгэж байгаа өгөгдөл маань тэр биднээс хүсэж байгаа тэр мэдээлэл дээр яг мэдээлэл хангаж чадах хэмжээний бүрэн хэмжээтэй байна уу? Тэгээд тохиромжтой байдлыг маань хүлээн зөвшөөрөх стандартын дагуу гэдэг маань стандарт тэгээд аргачлал арга зүйн дагуу яг үйлдвэрлэгдэж байна уу? Тэгээд найдвартай байдал маань гэдэг нь бол найдвартай их сурвалжаас авч байна уу гэсэн иймэрхүү шалгууруудыг тавиад бид бүхэн бол энэ чанарын асуудлыг хангаж явж байгаа. За ер нь бол биднээс бол мета мэдээллийн сан гэдэг үүсгэсэн байгаа манай мэдээллийн статистикийн байгууллага. Тэгэхээр мета мэдээллийн санд байна болохоор юу байна вэ гэхээр анхан шатны мэдээлэгч ажиглалтын тухайн судалгааны ажиглалтын хугацаа төрөл мэдээлэл цуглуулалтын давтамж хэлбэр урсгал тэгэхээр дарахах төвшин ашигласан англи код мэдээлэл дарахах хугацаа тэгээд санхүүжүүлэгч байгууллага нь юу юм? Тэгээд интернетээс сайхад ямар түлхүүрээр ашиглах вэ? Тэгээд боловсруулалт ажилт нь хий ингээд иргэн холбоо барих гэдэг энэ бүгдийг бол агуулсан мэдээллийг бол биднээс бол статистикийн сайтанд. За тэгэхээр статистикийн байгууллага болохоор нийт 48 бүлгийн 346 үзүүлэлтийг бүрдүүлэхийн тулд 27 ангилал тэгээд англи код 79 аргачлал 510 маягт 18 маягт 5412 асуултыг ингэж метадата асуултыг бүрдүүлж энэний ард бүх метадатаг нь бүрдүүлж явж байгаамаа.
За ингээд биднээс болохоор статистикийн байгууллагад одоо сүүлд шинээр хийгдэж байгаа ер нь бол энэ метадата мэдээллийг яаж хэлбэрчлэх вэ? Яаж ингээд үнэн бодиттой алдаа багасгах вэ гэдэг дээр биднээс нэг юм ажил хийж байгаа. Statistical processing system буюу мета өгөгдлийн сан удирдах гэдэг ийм ажил хийж байгаа. Өмнө нь бол яг энэ сан байгуул эдгээр сангуудыг байгуулахаас өмнө бол дурын нэг шинжиж өөрөө асуултаа өөртөө нэг утгатай асуултыг хоёр өөр судлаач хоёр өөрөөр асуугаад эсвэл хоёр өөрөөр хариулт өгдөг байсан бол манай статистикийн байгууллага болохоор асуултын сан хариултын сан гэдэг ерөөсөө тодорхой яг тодорхой яг энэ асуулт бол яг энэгээрээ ингэж хойшд асуугдана. Энэ асуулт бол энэгээрээ хойшд хариулагдана гэдэг ингээд ийм бүх тийм сангуудыг бол бүр хийж өгч байгаа. Тэгээд тэр мэдээлэл метадата бүтц рүүгээ оруулаад тэгээд тэг маягтаа үүсгээд тэгээд хэрэглэгчд ингээд мэдээлэл явуулж байгаа. Тэгэхээр өмнө нь биднээс бол нэг хүн бол маягтыг үүсгэхдээ бол ингээд өөртөө асуултаа энэ асуултыг те одоо энэ талаар ингээд асуучих юм байна. Энэ хариултуудын төвшин ийм байна гэдэг ингээд өөрөө зохиогоод тэгээд дараа нь болохоор дараагийн өөр хүн нь болохоор дахиад яг нэг ижлэхэн асуулт утгатай асуултыг бол дахиад өөрөөр ингээд бичсэн байсныг бол одоо биднээс харилцаад бүгдийг нэг стандартад оруулаад явчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол хойшид бол нөгөө агуулгын давталт бол ингээд зүрхгүйгээр нэг агуулгатайгаар ингэж явна гэсэн үг. Энэ хэсэг бол түрүүн нэлээд хүмүүс ярьчлаа л та. Яг энэ хэсгийг ярьчихдөө. Ерөнхийдөө бол статистикийн байгууллага болохоор микро мэдээллийн сан, нээлттэй мэдээллийн сан гэдэг хоёр зэс үүсгэсэн байгаа. Микро мэдээллийн сан маань дотор тоолго судалгаа гэдэг хэрвээ та өнс тоолго гэдэг хэсэг рүү ороод хүн ам орон сууцны тоолго гэж орвол тэнд болохоор биднес 2000 хүн ам орон сууц тоолгын 2020 оны тоолгын нийт хамрагдсан хүний 10% мэдээллийг нууцлыг хангаад үлдсэн бүх задгай мэдээллүүд нь бол ингээд оруулсан байгаа юм. Энтэй ажиллах нь өөр бусад судалгааны мэдээллүүдийг бас ингээд дэлгэрэнгээр дандаа хүн аж ахуйн байгууллагын бас хүний эмзэг мэдээллийн нууцлуудыг хангаад оруулаад та бүхэн бол нээлттэй ашиглахаар оруулсан байгаа. Нөгөөх нь болохоор нээлттэй мэдээллийн сан гэдэг оруулсан байгаа. Энэ хэсэгтэр. За энэ нээлттэй мэдээллийн сан болохоор бол одоо таанс манайхаас гаргаж байгаа мэдээллийг болохоор бол энэ жисэн юм уу XML өргөтгөлтөөр шууд аваад нээлттэйгээр ашиглаж болно гэсэн байгаамаа. За ингээд та бүхэнд баярлалаа анхаарал тавьсанд.